Эдийн заслыг бол зарчим агуулгын үед бол ойлгож дэмжиж байна. Гэхдээ би зүгээр бас түрүүн цогтгөрөл гишүүнд хэлдэг шиг хууль санаачлагчаас бас энэ асуудлыг бас уян хатан аль боломжийг нь хадгалсан байдлаар зохицуулах боломж бий юу гэж асуух гэж байгаа. Гишүүд маань бас цаг үеийн болоод яг тодорхой чиглэлээр ерөнхий сайдад урьдчилан асуултаа тавиад тэрийг мэдээлэл авах нь чухал. Гэхдээ бас нөгөө талаасаа засгийн газрын тэргүүн бас ийм асуудлаар улсын хурлаа бас мэдээлэл өгмөр өнө гэд албан ёсоор хандвал тэрийгээ бас ингээд хуваарьт оруулаад бас тэр болцоог нь бас үлдээвэл яад юм бэ? Ерөн зүгээр яг нэг имийг яхта шууд ингээ байхгүй болгож өөрчлөөд байгааг бас жоохон анхаарч үзээч л гэж байна. Тэгэхээр энийг бас асуудлуудыг хилцсхийг дэмжүүл бас одоо энэ аль аль талаас нь үлдээх. Гэхдээ илүү их одоо гишүүдийн сонирхсан асуултаар тэр энэ асуудал цагийг бас илүү их үр бүтээмжтэй өнгөрөөх тэр тал дээр зарчмын хувьд бол ойлгож дэмжиж байгаа шүү. Ерөн зүгээр бас засгийн газрын тэр тэргүүний одоо бас хүсэлт гэдэг юм уу албан бичгээр хандаад би мэдээлэл өгмөр өнө гэвэл бас тэрийг нь харгалзаж үүсгэх асуудлыг нэг бас зарчмын хувьд ойлголцоод бас явуучвал яасан бэ гэдэг зүйл байгаа. Энийг ямар байдлаар зохицуулах боломжтой гэж бас хууль санаачд үзэж байна. Эсвэл ямар шийдэл оруулж ирсэн бэ? Энэ дээрээ бас мэдээлэл өгөөч гэж хүсэж байна. За хишиг Дэмбэрлийн Тэмүүжин гишүүн хариулт өгье. За сайн зэрэг гишүүний асуултанд хариулъя. Өргөн барьсан хуулийн төсөл дээр 112.10 гэж байгаа. Цаг үеийн шинжтэй тулгымцсан асуудлаар ерөнхий сайд улсын хурлд мэдээлэл хийх шаардлагатай гэж үзвэл энэ зүйл зааснаас өөр цаг өдөрт хийж болно. Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдсон гишүүлд асуулт асуух үг хэлэхэд энэ зүйлийн 9.17-д заасныг баримтлах гэсэн зохицуулт орсон байгаа. Тийм учраас зөвхөн ерөнхий сайд улсын хурлын асуулгад асуугаад байхгүй бас цаг үеийн асуудлаараа бол мэдээлэл их эрхэн нээлттэй байгаа. За сайн хүүгийн Ганбаатар гишүүн алга байна. Батбаярын Жаргалан гишүүн асуулт